Зуурдын өвчний уршгаар халууран хардарсан хүн харанхуй зүүдэндээ тарчилж хаднаас нисч усанд үеийн сандрахтаа хашгир нь тийчлэн сэрдэг. Бид сэрж байна. Хүмүүс сэрж байна. Тэгээд пил хийх зүрхээ даран ёх зүүд байсан яамай даа гэж уужран баярлдаг шүү. Бид хүмүүс хот сэрж байна. Хотол даяараас сэрж байна. Удахгүй гэгэн тунгалаг үүр сайн, гэрэлд наран мишээ мандан. Өдрийн турш сэлмэг тэнгэрийн доор баясан хөдөлмөрлөж, үдшийн тунгалагт амсхийн жаргав. Үдэш болоод харанхуй, өвөл болоод утаанаас аюухын зовлонгүй амар амгалан болё. Өлзий оршиг. За яа минийх наад тэрэгчтэйгээ болох нь уу? Өш аава. Бохир долооны чугамыг татчихвал нүүрснээс хагцж болно гэж эртээ зураг дээр ясан гэж байна лээ. Зурагтай тэгж ярьж байна уу? Тэр ч хэвээр нэг зангууны үлгэр баха. Тэр сайхан юмыг би л дав. Үгүй нас гүсч үзэхгүй. Гүй аава. Гүй тэр чи амархан гэж байна лээ. Ерөөсөө манай хорны доохноор явж байгаа гэсэн. Тэндээс айлууд очоод гэр гөрдөгөө татаад тэгэл гүйцээд ирсэн. Тэгэл болоо. Тэгж болдогсон бол чи өтөрөөс овсгоотой самбаатай аль хэдийн наадахыг чинь хийгээд хэрэгжүүлчихгүй юу? Даанч тэгж болохгүй юм чинь. Тэгээд чөмөн хэрвээ бүгдээрээ нүүрс төлхөө байчихвал надахаас нүүрстөөдөг чиний ажил юу болох вэ? Хомигдно үдтэй. Иш аав минь дээ. Гэхдээ та чи нөгөө нэг нүүрснээс хагцаж сална гэд байсан чинь яасан бэ? За. Наад бодлоо чинь надаас ихсүүлээд тэр томчууд тэр хорлынхан бүгд л тэгж бодож байгаа. Даанч хэрэгжихгүй юмны төлөө битгүй. Дэми юм бод. Нөгөө тэгж хоор наад тэргээ бошоохон янзлаад тэр хэд гурван төгрөгнийхээ халтууранд бошоохон яв. Тэр юм маа ажиллаа хий. Он дэми юм дагуулж идэгий. Ингээд л миний санааг дэмждэггүй байхгүй юу?
Гэхдээ болох юм хийчгээд л цайд дарга нар нь ялсан байж таарна үстэй. Уулын жаав намайг дэмждэг хүнсэн дээ. За бац яах вэ? Ерөөсөө хэмжээд үзье. Энэ л зөв баг. Яг эндээс хэмжнэ. За энэ дээр 2 метр. За ингээд 4 метр. За эндээс ингээд. За ингээд 6 метр болно. Ингээд л хоолой татчих юм бол одоо энэ нэргийн айлд чи бүгд л одоо устаа болно гэсэн үг шүү дээ. За ингээд тэр чин нэрээ тэр хоолой одоо ямар үнэтэй байдаг юм болоо. За авчлаа гэж бодъё. Авчлаа. Тэгэхээр чи одоо баан, жорлон 9 жид юм байгаа. Гэхдээ тэгээд чинь манай умар гэрт одоо багт болоо да. Хаана цайх вэ умар гэрт? За байшин барь гэж бодъё. Тэр мань мэдт бол үлгэрийн далаа штэ. За үз яах вэ? За зэрүүсээ болов үү? Бүтэхгүй. Урагшгүй би имчилгээгээ хийсэн. За. Миний нөгөө нэг шинжилгээнийх нь хариу хийж байгаа. Тэрийг имчээс асуу. За одоо яг гайг байх тийм. Бай. Та санаа зовтгоо. Ганц хүүгэн тавиад дуужих төглөө шүү. Эцэг их юм заяа буян сайн нэмж сайхан нэмлэгийн ачаар хүм дахин төрлөө. Орчныг нь солих шаардлагагүй гэв. Их хорон минь эмч нарын минь чадалж өөр болчихоо. Хүн их орноо сонгож төрдөггүй үстэй. Өргөн их дэлхийгээс онож төрсөн газар шороо минь энтэй л жаргаж зовж амьдрий та. Энд юу хэрэгтэй байгаад жаахан ч гэсэн хүч өргөш. Агаар ус утаа тортог. Ариулах, ариутгах юу хэрэгтэй вэ? Түүнд нь л оролцъё. Зүтгэж.
хэд наслах гэж, юунд зарах гэж аль бие ард түмнээсээ харамлан Бердийн сэтгэл гаргах хүлээд хүн ямар таван тав хоолгодог биш дээ. Явж хүн өөрөө хонч мөнгө биш. Харин хорвоогийн амьдралч мөнх юм байна шүү. Мөнхийн амьдралд мөнх улсын амьдралаа зориулах нь ухаанд хүний ёс юм биш шүү. Хөрхи хөнгөж томж өчөөхөө юмд хууртан мунхарч ухааныхаа сүвийг таглуулдаг юм байна. Нэгэн бодлын өрөвдмөр өч хүнчгийн амт юм аа. Түргэн дуудаач. Гүд өргөчн дээр уцаагаа санаж байгаа. Өглөө. 103 үлээ. 103. Бана. 103. Түргэн. Маадуу төрөхгүй дээ. Усны гарч шиг боллоо. Хайгуу. Усны гарч идэнэ. Хайдаас тий зүг. Хайдаас хууч 100 гарч шигээд 2 гудамж өнгөрөөд тий. Таны хан түгч. Урдлаа шүү. Хурдлаарай. дахиад тавьчих. Bueno. Хазуураад байгаа юм уу? Тэгээд өөр яасан юм? За би одоо очлоо. Ухаан алдаа да. За би одоо гарлаа заяа. За. За гарлаа штэ. Хариулт ирэхгүй. Ээжээ би нисч байна. Ямар гоё юм бэ? Гарга эргийн хүлэг. Манай хот тэр дор харагдаж байна. Манай гэр алга болж байна. Хот ч бас алга болж байна. Минийхөө. Цэлэнгээ минийхөө. Хүлгийн нэлхийгээр утаа орж ирж байна. Хүлгийн ахмадаа бүх цогыг хаагаараа бүх нэлхийг гэж. Минийхөө. Миний амсгаа тавчтаж байна. Ээж аваад чигсэн юм бэ? Аав нэрсэн минийх. Аав нэ. Би явлаа. Үгүй. Би явмааргүй. Намайг авраарай ээж. Минийх. Намайг аваарай. Минийх. Цэлэмгээ минийх. Яг. Түргэн дуудах.
Охин чи төрчлөө. Юу? Яг хэлээ гэж. 3200 грамм охинтой болсон. Яг хэлээ гэж. Хонтой осон байна штий. За болжтэй. Эхийн биеийн байдал сайн байна. Охин жоохон бүтэлтэй төрсөн. Одоохондоо амь насанд аюулгүй. Мөгөөрсөн хоолой эмгэг гэж онцлогдсон. За тэгээд одоо тэгээд Хүүхд инкубаторт байгаа та санаа зовлоо. инкубатор хэмждэг нугаа. Гүй яха. Нэрэг төрсний дараа боожуулдаг төхөө. За тийм байж. За та хоёрыг хэн наав нэлээ? Би ах нагаа. Би дүүн тий. Намайг бажаа гэдэг. За та хэд тэгвэл үлгийн нойш үзээ бэлдээд иртээ. За хонтой болсон. Тийм ээ. Нэг ч охинтой болсон байх шүү дээ. Яг ялаа гэж. Та ч гэсэн явж амар аав. 2 өдөр нойргүй өмнө суусан чи. Тий. Очиж аяр шүлж гисэн гэж уухгүй настай хүн. За тэгснээр. За би чи юу ах удаа машин халаач. Түргэж. Тэгээ яв хийхнээс. Оо аав. За хонтой осон байна шүү дээ. За гол хиймээ. За ээж хоёр бэсэн мэд амарцраас одоо бодоо. За одоо бодоо. Явж. Сайн байна уу? Сайн. Цэлмийг дуудаад өөр захиуртай. Цэлмэгээ за. Тий. 23-оос. За. Эй, зайлаа түнси. Идэгчтэй гэж ундаг зарлаа шүү аа. Харин стаа шүү. Аваа цоглог болсон байгаа. Харин тийм биш үү. Ийм охуугаар чивтэйстэй баллах төглөө шүү. Хэлээд ийхгүй. Үгүй энэ чимлэхэн чи ямар буянтай хүмүүс вэ? Эднэр тал яста баярлж байна. Ста боинтой хүмүүс юм байна. Юу вэ? Ста бүгдийг бариатай альчих юмсан. Өгөөж ирэх юм уу? Яах юм бэ? Дахиад гам алдуулчих. Одоо бид тэр чинь бидний эмзэг үе дээр байгаа байхгүй юу? Нэрээ хүүд минь одоо цэвэр эрүүл агаар хэрэгтэй гэсэн шүү. Аав нь одоо юу хэрэгтэй вэ? Ста бүгдийн төлөө зүтгэнэ заяа. Цэвэр агаар авчигаарай. Хүч нэрээ мартснаас шивээ ор инженерийг томилсон биш үү? Хөдөө юу? Тийм. Саа хөдөө ахтай яа. Яага болохгүй гэж. Тин чи өстой цэвэр агаар хэрэгтэй. Ааруул цагаан идэ гэж чинь юм бидтэй. Өвч хүүд минь хэрэгтэй юм байна. Би тэнд юу хийв? Гүй яах вэ? Тэнд очиод соёлын төвийн найруулагч ихгүй юу? Эсвэл багшлахгүй юу? Үгүй юу. Уран сайханчтай ажиллах болж байна. Тэ алаа. Уган сонирхолтой тийм. Харин тэ. Тэг айгуу сайхан ажиллаад мэж дахиулна гэж байна уу? Оо ш. За болтгой босс минь аа. За одоо бит хоёр орё. Айгуу сайхан. Айгуу сайхан зөвхөн аам нэг ш. Миний хөшөө. За баяртай. Ээж хөвөрш авах шүү. За юу? Имээс аваарай за. Ойлгосноо. Надад ерөөсөө санаа зовлоо. За. Миний хөшөө сайхан амраа. Олигтой хоол унд хийж дээрээ тий. Чи өөрөө хийж чадхаар бол ариунаа дуудаад хийлгэж чиг. За баяртай гэх. Хол 10 дээр нийт шүү. За юу? За бака. Баяртай. Аав нэрээ за юу? Би уцаар яриа за. Амьдрал гэж баян юм да. Уржигдэрх нь л хорвоо давчинхан санагдаж амьдрал ирэн зүрхэндээ хашгирч явсан хүн одоо муу ам болсон хүүгийнхаа эрүүл болсныг үзээд жигүүр жаргах гэж явна. Хүүгээ минь үхэл амьдралдаа тэмцэлтэн бүлтгэнэж явсан дүр зураг одоо ч миний сэтгэл тотхон байна. Хүн амьдралынхаа эцсийн мөчөд өнгөрүүлсэн бүх амьдралынхаа дүр зургийг нэг нэгэнгүү үздэг гэсэн. Хүүгэн шаналж байхад ирхэн үед би ямар уваагүй зүйл загнаж бусдын зовлон юм чинээ бодохгүй тэдний сэтгэл зүрхэн дээгүүр туучж явснаа ухаарлаа.
Бусдын зовлон миний зовлон биш гэж бодов. Амиж үзлээс л нийгэм хүн ард минь өвчлөдөг юм байна шүү дээ. Энэ бол бидний бас нийгмийн тархинд булгалсан манан юм байна. Бид заавал хохирол амсаж төгтгөр эдэлж байж л ухаарах ёстой юм гэж. Газрын ойр, газрын баг дээр сэрж мэдэрч сэргийлж хамгаалах ухаан хүн төрлөختөнд байх л учиртай. Монголын дүлийн хаалгыг балбаж, сэргээж байдаг тийм л хүчин чухам юу юм бэ? Энэ бол аанал хүний ухаан ухамсар юм байна да. Тэгэхээр хасванкнаас хадгаламж эзэмшдийн дунд зарлсан 6 өрөө байрыг хожих азтангийн эхний азтан одоо тодорхойлох бэлэн боллоо. За, азнадганд магтаж чадсан ямар аавын хүү ээжийн охин энэхүү 6 ширхэг байрны эхнийх нь хожих болоо. За баярлалаа. Энэ удаад нэг өрөө байр хожих азтан маань тодорхой шүү дээ. За, нэг өрөө байр хожиж байгаа азтан маань одоохон миний сэтгэл догтлоод байна хүмүүсээ. Миний сэтгэл догтлоод байна. Энэ азтан маань анхаарал тавьжтэй. Бүгдээрээ телевизийн хамт суугаараа. Дугаараа хараарай. Энэ азтан маань 72 30 42 7 гэсэн дугаартай УБ техник 07 14 25 гэсэн регистрийн дугаартай 10 настай Дагвин Шөкөнө хүү байна. Дагвин Шөкөнө хүүд баяр хүргэе. Сайн байна уу? Миний Улаанбаатар минь ээ. Би хас банкнаас байр очсон. Улаанбаатар хотын ууган хүүхэд буцаад ирлээ. Тэмээ тэгэлгүй яг. Урд ургасан чигнээс хойно ургасан иврээ гэж бас сэргийдэн зайдаг шүү харин онтогоор амдис болж байна алё миний хүн хасуун гинэ суглаагаар баяр утсан биш зайдлагата муха дамсыг цаа миний хөөх тэр шин атаагач гомон гоё байна тэрийг хараач засвуулсан тавьчихгүй ирээ ай Содомчлон шүтсээ урголан гаалэрдээ удмын удмаа содомчлон тагсаа угалцад өлтөн бурхан минь шүрэн гадаа тэр шан шовдрлох цаг нь ирвүү тэрсүү тарсүү энэ хорвоо тэнгэрийн доор тарчлах болов
ядраач уурэг шаргад цагаан сүлсээр удмууж морчлон хорвоод удаан дэрхийн үнций оршоод ган томгоны тотгүй эллэж гамээр тэнэс асан рэлзсэн хамаг монгоныг цаяа буйныг хатан заяна багтан босоо Заяна